Хоормгийг юугаар хийдэг вэ? Хоормог гэж юу вэ? Монголчууд нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин гэдэг нь мал аж ахуйгаа дагаж нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нэрлэдэг. Нүүдлийн соёлын аж ахуйн гол үндэс нь мал аж ахуй юм. Малын сүүг боловсруулж хийсэн цагаан эдийн нэг төрөл бол хоормог байдаг бөгөөд эсгэлэн амттай ундаа юм. Ингэн жилүнжиж ботголдог. Дөрвөн хөхтэй бодмал юм. Нэг настай төлийг ботго, хоёр настайг нь тором гэх ба ботгоноос нь тором хүртэл 1 жил орчим хугацаанд энгийг сааж сүүг боловсруулж цагаан эдээ бэлтгэж хүнсэндээ хэрэгэлдэг. Энгийн сүүн найрлагандаа литийн, изолицийн, метон зэрэг уурын амин хүчлүүд, БЦ амин дэм, кальц, фосфор, каль зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд хүний сүүтэй хамгийн ойролцоо малын сүү юм. Энгийн сүүгээр айраг, буцалгаа, хоормог, аарц, ааруул зэрэг төрөл бүрийн амин дэмээр баялаг цагаан эдээг хийдэг. Сүүгээ модон суулганд хийн хагас цаг орчим бүлж 1-2 цаг амрааж дахин 10-аас 15 минут орчим бүлэхэд сүү аяндаа эсэлдэж айраг болдог. Эсэгсэн айргаас баг зэргийг авч дээр нь саасан сүүгээ хийж самраад энгийн хоормог бий болно. Харин сүүг буцалгаж айрагнаасаа хийж самарч буцалгавал буцалгаа болно. Энгийн сүүнд байдаг AHH эсрэг биет нь гадны олон төрлийн халдвар үүсгчийг устгах чадвартай байдаг. Иймээс энгийн хоормог нь малын гаралтай өвчин үүсгдэггүй байна. Ийм учраас энгийн хоормгийг хүнсэндээ хэрэглэснээр бие махбодод шаардлагатай амин дэм эрдэс бодисоор хангагдах ба хавдар, жихрийн шижин өвчнийг эмчилдэг. Мөн дотоод шүүрэл эзний хэвийн үйл ажиллагааг дэмжиж зүрх судас, элэг, цөс, бөөрийн уужиг, архаг өвчнүүдийг ангаах шидтэй. Үүнээс гадна дотор усан хаванг маш хэлбэр хөөх, бие махбодын бодисын солилцоог эрчимжүүлж хурдан шингэдэг учраас хүссэн хэмжээгээр ууж болдог, сорын ганц ундаа болдог бөгөөд хүний биеийг элдв өвчнөөс сэргийлэх бичил биетэнг агуулдаг онцлогтой.